Хөлбөрийн сэдвээр ажлын болонгаараа үзэгч та бүхэндээ хүргэжлэн хүрж байна. Энэ удаад бид хүн Mobicom корпорацийн төлөөллийг урьж оролцуулж байна. Mobicom корпорацийн олон нийт хамтын ажиллагааны албаны захирал Чин Зориг оройн төрөйд. Оройн төрөйд. Mobicom корпорац маань хамгийн сүүлд шинээр бий болгож байгаа хэрэглэгчдэд зориулсан шинэ мэдээллүүд гэвэл хамгийн ихэнд юу гэдгийг харна. За баярлалаа. Mobicom корпорац бол олон улсын жишгт нийцсэн дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлийг одоо хэрэглэгчтэй үе шаттайгаар хүргэх ажлыг эхлүүлээд байна. За одоо эхний ээлжинд бид нар бол Signature багцын хэрэглэгчтэй гар утас үн төлбөргүйгээр өгөх энэхүү үйлчилгээг одоо 7 сарын 9 хүртэл одоо хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчилгээнийхээ тухай илүү бас тодорхой ярьж игвэл ягаад тэгэхээр одоо телевиз олж байгаа хүмүүс бол бас мэдээлэл төдий сайн аваагүй байгаа. Реклам энтер бол бас бүрэн сайн хурж амжаагүй байгаа. Тэгэхээр цаашдаа бас промо энтер сайн хүрэхээр мэдээлэл авах байх. Гэхдээ одоо бас хоёлаа бас тодорхой. За тэгэлгүй яах вэ? Signature багцд маань 3 төрлийн багц байдаг. 49999 за 150 гэсэн ийм 3 төрлийн багц байдаг. Тэгэхээр хэрэглэгчд маань өөрийнхөө багцд одоо таарж байгаа утсыг бол үн төлбөргүй авах боломжтой. Энэ за тодруулан хэлбэл Signature 49 багц дээр бол Core 2 гэдэг Samsung Core 2 гэдэг утсыг үн төлбөргүй авах боломжтой. За Signature 99 гэсэн багц дээр байгаа хэрэглэгчд маань болохоор Samsung Prime гэсэн утсыг үн төлбөргүй авах боломжтой. За Signature 150 багц дээр байгаа хэрэглэгчд маань одоо хамгийн сүүлийн үеийн iPhone 6 болон Samsung S6 гэсэн утсыг үн төлбөргүйгээр авах боломжтой. За хэрвээ хэрэглэгчд маань одоо юу гэдэг дээд одоо багцынхаа утсыг авъя гэх юм бол тодорхой хэмжээний одоо урьдчилан мөнгө төлөөд за үлдсэн мөнгийг сар бүр төлөх хэмжээ одоо гэрээ хийгээд явах юм бол боддоор бол ерөөсө 600-аас 800 мянган төгрөгийн хэмнэлт одоо хэрэглэгчд маань ирнэ. Тэгээ энэхүү одоо гар утсыг үн төлбөргүй авах үйлчлэг маань одоо бас үйлчлэгээний гэрээтэйгээр бас давхар явж байгаа. Ер нь бүх одоо энэ хэрэглэгчд авч болох Signature энэ багцад хамаарч байгаа. Тийм. Эхний ээлжинд бол Signature багцад одоо хамаарж байгаа. Signature багцын хэрэглэгчд маань энэхүү одоо бүтээх одоо манай шинэ үйлчлэгийг хамрагдах боломжтой гэсэн. Та түрүү бас ярьжсэн. Ерөнхийдөө 49900-ийн жишээ нь багцад байгаа хүн бол одоо тодорхой хэмжээний утас аавна гэдэг. Өнөөдөр хэрэглэгчдийн маань хувьд бол бас тодорхой хэмжээгээр iPhone 6 ч юм уу, Note 4 ч юм уу тийм ээ сонирхож байгаа юм утаснууд байна шүү. Тэгэхээр энэ баг багцын хүмүүс энэ сонголтоос хийвэл яаж хийх боломжтой вэ? Түрүү гэрээ хийн гэж ярьсан бас тэрийг жоохон тодорхойлж өгөхгүй. Тэгээ ер нь бол олон улсын жишгт бол үйлчлэгээний гэрээтэйгээр гар утсыг үн төлбөргүйгээр өгдөг. Энэ бол Америкийн нэгдсэн улс болон одоо Европын орнууд, Япон гэх мэт орнуудад бол энэ бол хэрэгжиж явж байдаг. 49900 дээр байгаа хэрэглэгчд маань өөрсдөө эсвэл 99 Signature 99 юм уу эсвэл Signature 150 гэсэн багц руу ороод тухайн тэр багцын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бол одоо тухайн одоо илүү одоо орчин үеийн утсаа бол авч болно гэсэн үг. Мөн одоо өөрийнхөө багц дээр энэ утсыг авъя гэх юм бол одоо 49 багц дээр байгаа хэрэглэгчд маань одоо тодорхой хэмжээний урьдчилан мөнгийг төлөөд за үлдсэн төлбөрийг нь бол сард нь хуваан төлөх одоо зарчмаар 24 сар хувааж төлөөд одоо энэ хугацааг авах боломжтой гэсэн үг. Хоссон багцын тухай бас мэдээлэл өгсөн тийм ээ. Хоссон багц маань юу вэ? За одоо өргөн холбооны зах зээл одоо Монгол улсад одоо анх үүсгэн байгуулагдаад одоо 20 жил болж байна тийм. Тэгэхээр энэ одоо хугацаанд бид нэр зөвхөн хоёр төрлийн үйлчилгээ хийсэн. Нэг бол урьдчилсан төлбөрт, нэг нь дараа төлбөрт үйлчилгээ гэсэн. За энэ хосолсон хайбрид багц гэдэг бол цоо шинэ үйлчилгээ гэж ойлгож байна. Хэрэглэгчд маань дараа төлбөрт үйлчилгээний давуу талуудыг одоо авах болно. За мөн одоо урьдчилсан төлбөрт үйлчилгээний мөн одоо бас давуу талыг авна гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг гэхээр хайбрид багцынхаа 9900 19900 гэсэн багцыг сонгоод тухайн сарын хэрэглээ маань зөвхөн энэ төлбөрл гарна гэсэн үг. Яг дараа төлбөрт хэрэглэгчийн адил 19900 эсвэл 9900 гэсэн төлбөр гарна. За өөрөө нэмэлт хэрэглээ хийе гэх юм бол урьдчилсан төлбөрт одоо үйлчлэгээний картаар цэнэглээд тэгээд хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчд маань ямар давуу талыг олгож байгаа нөхөр өөрийнхөө хэрэглээг бол бодиттойгоор хянах, зохицуулах боломжийг бол өгж байгаа гэсэн үг. Бүх төрлийн хэрэглэгч яг энэ хоссон төлбөрт рүү орох боломжтой. Ер нь манай бүх төрлийн хэрэглэгчд орох боломжтой. За Signature багцын одоо үндсэн дугаарууд болох 9911, 9910-тай хэрэглэгчд маань одоо энэхүү багц руу шилжих бол боломжгүй. Бусад одоо хэрэглэгчд маань бүгдээрээ шилжих боломжтой гэсэн үг. Ухаалаг гар утасны ерөнхийдөө ингээд өөрчлөгдөж шинчлэгдэж байгаа байдал маань жил дотор л ингээд 2-3 хэрэгжээд байна шүү дээ. iPhone 6 гэдэг ямар гайхамшигтай утсаа, Plus нь ямар гоё юм бэ гэж ярьжсэн бол өнөөдөр дахиад Samsung 6 Edge гараад ирлээ. Маш гайхамшигтай утаснууд. Энгийн хүн болгон бас эргэн хүн болгон энийг авахыг хүсэж байна л да. Mobicom-ын хэрэглэгч
энийг авахаас гадна Mobicom хэрэглэдэггүй хүмүүсээс авах боломж байна уу гэж асуумаар л да. Mobicom хэрэглэдэггүй хүмүүст бид нар шинээр одоо бас ямар үйлчлэгээ байж болох уу гэдгийг бас судлаад ажиллаж байгаа. Тэгэхээр цоо шинээр Mobicom хэрэглэгч болж байгаа хэрэглэгчтэй бас бид нар бас нэг тодорхой нөхцөлийг бол одоо танилцуулаад тэгээд тэр нөхцөлийн дагуу бол авах боломжтой. За мөн одоо Mobicom хэрэглэгчд бол бас лизингээр хүүгүү одоо лизингээр бас утас авах боломжтой байгаа. Тэгэхээр бидний энэ лизингийн шалгуурууд маань бас дөнгөж саяхан бол шинжлэгдээд шалгуурууд маань илүү одоо хөнгөвчлсөн, илүү буурсан гэж ойлгож байна. За өмнө нь бол 12 сарын хугацаанд идэвхтэй байсан хэрэглэгч мөн хэрэглээ сарын дундаж хэрэглээ 40 мянган төгрөг байх ёстой гэсэн шалгууруудыг тавьдаг байсан бол бид нар тухайн сонгосон утсаас хамаарат 6, 9, 12 сар идэвхтэй байсан. За мөн одоо сарын хэрэглээний төлбөр нь 10, 20, 30 гэсэн ийм ангилалтаар одоо шалгууруудыг тавьж байгаа. Тэгэхээр хэрэглэгчтэй мөн илүү боломжийг олгож байна гэж ойлгож байна. Шинээр орж байгаа хэрэглэгчтэй хувьд яг шинээр урж байгаа хэрэглэгчдийн хувьд бол одоохондоо яг тийм бид нар нөхцөл одоо гаргаж амжаагүй. Гэхдээ бол тун утахгүй бол энэ нөхцөлийг бол гаргаж танилцуулна. За Mobicom корпорац бол одоо Монголын өрийн холбооны анхдагч бөгөөд за мэдээж Mobicom-ыг хэрэглэдэг хүн бол бас тодорхой хэмжээний нэр хүндийн баталгаа гэж үздэг. Шинээр одоо ойр үеүүдэд гарах нэмэлт үйлчилгээ ч юм уу тийм ээ оролцох томхон арга хэмжээнүүд гэвэл юу байгаа. За үйлчилгээний хувьд бол манай энэ гар утас үн төлбөрөөр өгж байгаа энэ үйлчилгээ шинээр гарч байгаа. За мөн энэ хосолсон төлбөрт хайбрид гэсэн багц маань шинээр гарч байгаа. За бидний одоо хамгийн одоо гол зорилго тавьж ажиллаж байгаа зүйл бол ICT Expo 2015-ын ерөнхийд одоо ивент тэтгэгчээр бид нар оролцож байгаа. Тэгэхээр мэдээллийн технологи шуудан харилцаа холбооныхаа газартайгаа хамтраад бид нар энэ Монгол улсад урд өмнө зохион байгуулагдаагүй маш том ийм мэдээллийн технологийн одоо үзэсгэлэнг одоо зохион байгуулахаар ажиллаж байна. Тэгэхээр одоо энэ хүү үзэсгэлэн маань 5 дугаар сарын 21-ээс 25-ны хооронд Мишель Экспо төв дээр болно. Тэгэхээр маш олон одоо сонирхолтой арга хэмжээ, сюрпризүүд хэрэглэгчдийг мань хүлээж байгаа. За та бүхэн ирж үзээрэй. Энэ одоо харилцаа холбооны дэвшилтэд технологи, орчин үеийн шин шийдлүүдийг бас тэндээс үзэх боломжтой шүү. Mobicom корпорацийн үйл ажиллагаа бол хэрэглэгчдэд ангидаа ил нээлттэй болоод за хамгийн бас боломжуудыг олгодог. Тэгээд оюуны өмчийг дээдэлдэг та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэгт маань ирсэнд бас манай Содороо уран сайхны кинонд ивент тэтгэгчээр ажилласан бид бүхний бүтээл өнөөдөр бас олон нийтийн хамарсан маш нэр хүндтэй сайхан бүтээл боллоо. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ энэ сэдвээр ярилцлага болон үзэгч та бүхэнд хүрэлээ. Хөтөлбөр үргэлжлэн өрч байна.